Тэгээ одонтой гишүүнтэй санал нэг байна. Энэ эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг болсон юм байна лээ. 20 оны үед. Тэг гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг болсон нь бол бодлого нь зөв. Хэн чанартай эмчилгээ үйлчилгээ эрүүл мэндийн туслан үйлчилгээ хэн хүргэн тэр эмнэлэг тэр эмч илүү тийм үү өндөр орлоготой илүү өндөр санхүүжүүлэлттэй байх. Ингээд чанартай эмчилгээнд сайн мэдлэгтэй чадвартай эмчит сайн цалин сайн тийм үү санхүүжилт очих ёстой гэдэг бодлого нь зөв. Ганцхан энэ бодлогоо хийгээд хэрэгжүүлэхдээ зохион байгуулахдаа маш том алдаанууд гаргаад дээрэс нь хяналтаа тавьж чадаагүй. Тэнд одоо сайн ажиллаж байгаа тийм үү тэр сайн эмнэлгийн удирдлагын буруу биш, сайн эмчийн буруу биш. Ганцхан энд эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гээд энэ салбарыг одоо удирдах зохион байгуулж байгаа энэ одоо удирдах албан тушаалтнуудын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болоод энэ даатгалын самбар ийм байдалд орцсон байна. Ийм байдалд орцсон байна. Энийг бол ойлгож байгаа. Энийг шалгалтаар тогтоогдож байгаа. Нэг карманаас аваад нөгөө кармандаа хийдэг. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар эмнэлгүүтээ гэрээ хийхдээ ямар үнэтэй эмийг ямар үнээр хийх үү, ямар бүтээгдэхүүн үүсгэх тийм үү, ямар тоо хэмжээтэй нийлүүлэх үү гэдэг дээр тоо хэмжээ үйлчлэгээ ерөөс заадаггүй. Ерөнхий гэрээ хийдэг хамгийн ашигтай хамгийн үнэтэй тийм үү үйлчлэгнүүдийг эрүүл мэндийн туслан үйлчлэгээ үзүүлэлгээд санхүүжилт нэгдэг. Тэр санхүүжилтийн нэхэмжлэг хэрэглэхээр нь нэхэмжилсэн үнийн дүнгээс нь илүү санхүүжилтэд явуулцдаг. Ийм л эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байж үүнд нь хяналт тавьдаг эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь ажилтдаггүй. Тийм болохоор цаашдаа эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг бол энэ эрүүл мэндийн яамнаас хамааралгүй болох ёстой юм байлээ. Хараат бусаар бие даасан байдлаар ажил бололцоог бүрдүүлж өгч байж үнэхээр сайн бүтээгдэхүүн, сайн эмчилгээ, сайн эмчид, сайн санхүүжилт өгдөг. Үнэхээр одоо эмчилгээ хийхгүй бол хуурамч ямар нэг юм уу завших орлогууд талсан зогсоогоод чанартай үйлчлэгэнд чанар сайн хангалттай санхүүжилт өгдөг ийм л болох ёстой юм байна лээ. Энийг хийж чадаагүй нэг маш том одоос өөрөөр хэлэх юм бол бодлого нь зөв байсан, бодлогоо төлөвлөж зохион байгуулж хэрэгжүүлэхдээ хариуцлагагүй хандсан, эргээд араас нь хяналт тавиагүй. Энэ маань үндсэндээ энэ даатгалын сангаас маш их хэмжээгээр хулгай хийх, завших ийм бас нөхцөл бололцоог бүрдүүлсэн байна. Нөхцөлийг бүрдүүлсэн байна. Тийм болохоор өнөөдөр эрүүл мэндийн даатгалын сан маань урд нь ашигтай байдаг байсан бол үлдэгдэлтэй байдаг байсан бол одоо дандаа алдагдaltaа 200-300 тэрмээр одоо төсвөө санхүүжүүлдэг болсон. Эргээд одоо ийм үр ашиггүй зардал нь газар авч хавтгаарсан. Үүнийг зэгслэх юм бол үүнээс тодорхой хэмжээний их үсвэр бий болно. Үүгээр нь эргүүлээд одоо эмнэлгийн ажилтнуудынхаа одоо цалин урамшуулыг нэмэгдүүлэх, эмнэлгийн одоо туслан үйлчлэх тоног төхөөрөмжийг сайжруулах. За тэгэхээр эрүүл мэндийн даатгалын сангийн энэ асуудал бол ардсан намын үед бас 2017 оны үед тийм ээ. 14 оны үед энэ хууль гараад нэлээд зөв зүйтэй болсон. Тэгээ 16 оноос хойш 20 он хүртэл энэ эрүүл мэндийн даатгалын сангийн дараагаар улсын хурлын дарга асан дамжны Дэмбэрлэгва ажиллаж энэ эрүүл мэндийн даатгалын сангийг илүү ашигтай ажилуулдаг, сан хөмөргийг нэмэгдүүлдэг энэ ажлыг одоо маш их хийжсэн. Тэгээд энэнийг нь Хүрлбаатар сайд ямар бодлого гаргаж ирсэн бэ гэхээр эрүүл мэндийн даатгалын тухайн жилдээ төссөн төлбөрийг тухайн жилдээ зарцуулаад дуусна гэдэг ийм зарчим гаргаад Дэмбэрлэгваг явуулж агаад тэгээ ард нь одоо ингээд ийм замбраагүй одоо саяын хэлдэг 383 мянган ширхэг одоо хуурамч одоо тайлан гаргаад одоо энэ эрүүл мэндийн даатгалыг тонох ийм зүйл санг тонох одоо ийм зүйл явсан байна. Тэгэхээр ер нь бол төрд энэ одоо энэ сайхан уламжлалтай ахмад хүмүүс энэ төрийн одоо сан хөрөнгийг илүү нэмэгдүүлэх талаар илүү сайн ажилтдаг юм байна гэдэг нь Дэмбэрэл даргаас илүү харагдсан. Одоо тэгээ сүүлийн үеийн тэр энэ эрүүл мэндийн даатгалын сангийн захирлууд чинь бүгдээрээ зөвхөн ерөөсөө хэн гишүүн ямар сайд үг гэлнүү тэрнийхэн дагуу одоо янз янзын замбраагүй зардал гаргасаар байгаа ийм л байдалд оруулж байгаа гэдгийг хэлье. За Даваа самбуугийн Ганмаа гишүүн асууж